Тангадын галсангийн ахин дахин шатаагдсан 10 хээр найраглал. Онгодын даллага. Азаргаар адуу алаглан шаазгаардаг 10 хээр аг гангын анхинд нь солон согтуурдаг 10 хээр элэг зөвтөн бидэндээ элэн цхулан 10 хээр эртний цэнхэр домог түүхээ элсэндээ пянзалсан 10 хээр дотноос дотн нутаг таныхаа домгийг хэлмэрчлэх миний үүрэг шөнийн сарны сүүн туяанд шүлэглэн хайлахуя яруу найраг цэцгийн бороотой домгийг цэцэн түмэн минь сонсоцгоо ахин дахин галд шатаагдсан анхны минь найраглалыг сонирхоцгоо. Нэг шар тал үүрээр аялсан жинчин үдшээр чуучай туулам өндрөө авсан жигүүртэн өдөн цуцан эцэн амрам саруул талын дээгүүр ногооны үнээр хөшөглөн санчгийн буурал арилам морин хуур ихшиглэн гэрийн гадаа хотолдог зэлтэй хөгнөөтэй хөрөнгө хээр хөдөө хоноголдог зээр гөрөөсийн сүрэг зах сэжүүр шүргэн бэлчээр нийлсэн нь тоо таймгүй заяа тавилан төгс бидний буян хишиг чамгүй айраг нь хүртэл дошгон адуун сүрэг интээхэнд улаан нарнаас бусдад унуулаагүй хулан тэртээхэнд айлын зайтай газраас налайн нэлийн бэлтсээр л адуучны бараа харуутаа нарны сүргэн цахилсаар л газар тэнгэрийн савслагыг будан шиг бүрхэх тоосонд нь галуу тогрооны дэгдээхээ будилж цуваага алтсаар л саруул энэ хүндийг алтан шар тал гэдэг сайн ноён хааны ахай гүний